Бид яг одоо нарны орооллын ойролцоох дундгуулын ирэг дээр ирсэн байна. Тэгэхээр иргэнээс ирсэн гомдлын дагуу хяналт шалгалтын ажил хийгдэж улмаар энэ хавьд төсөл хэрэгжүүлж байгаа Лонси Монголиа гэх компани нь барилгын талбайн бохирдолтой одоо тосмаасалтай хөрсний усаа бол дундгуул руу шавхаж өсөн зөрчлийг бол илрүүлсэн. Тэгэхээр Лонси Монголиа гэхийн компани нь хятад эзэмшигчтэй Монгол улсад одоо барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ийм компани. Харин тэдний гаргасан ийм төрлийн зөрчил анхных биш. Өөрөөр хэлбэл уг компани нь 2022 онд ч гисэн барилгын ажил хэрэгжүүлж байхдаа одоо барилгын талбайн техникийн бохирдолтой усаа дундгуул руу шавхуулж байсан зөрчлийг бол үлдэж байсан юм а. Иргэнээс ирсэн гомдол мэдээллийн дагуу Лонси Монголиа гад бол төлөвлөгөө тус хяналт шалгалтыг хийж ажилласан. За тухайн шалгалтын үед бол тус компани барилгын одоо өгсрэлтийн ажил явуулахдаа техникийн бохирдолтой хөрсний усыг бол дундгуул руу цутгаж байсан. Зөвшөөрөлгүй цутгаж байсан. За тэгээд энэ нь бол хяналт шалгалтын үеэр бол одоо нөхцөл байдлыг үзэхэд бол тогтоогдоод мөн дээрэс нь туулгын сав газрын захиргаанаас тус газар дээр усны шинжилгээ аваад бохирдлын төвшингийн тогтоохоор одоо шинжилгээ төгсөн. Улаан суурийн уснаас хөрсний ус шавхан зайлуулахдаа цохих зөвшөөрөлттэй хэсэг нь бол бас тодорхойг байгаа. Тэгэхээр хэрвээ тухайн газар нь тухайн аж ахуйн нэгж нь одоо зөвшөөрлгүйгээр хөрсний усыг шавхан зайлуулад холбогдох газраас одоо гэрээ ус ашиглуулах дүгнэлттэй аваагүй тохиолдолд бол бас нэг мэргэжлийн байгууллага буюу усны газарт одоо албан бичгээр хандаад шинжээч томилуулдаг байгаа. За тэгээ шинжээч маань бол одоо эхний одоо энэ хоёр одоо зөрчилд үндэслээд нэгдүгээрт одоо ус бохирдуулсны одоо хохирлыг тооцох нь, хоёрдугаарт гэвэл барилгын суурийн уснаас хөрсний усыг шавхан зайлуулахдаа зөвшөөрлгүй байсан бол өмнө дээр мөн одоо хохирлын төлбөрийг тооцож гаргадаг. За тэгээ энэ одоо дүгнэлтэн дээр шинжээчийн дүгнэлтэн дээр нь үндэслээд манай байгууллага нь торгуул болон нөхөн төлбөрийг одоо оногдуулна гэсэн үг. Тухайн компанийн хувьд болохоор тэр барилгын компанийн хувьд бол яг хөрсний усыг одоо шавхан зайлуулахдаа голын ус руу одоо нөгөө техникийн бохирдолтоос асгасан шүү дээ тий. Тэрэн дээр нь бол бид нэр одоо цаашаа үйл ажиллагаа явуулахгүйгээд одоо тэр нөгөө насос гэж тий хөөрөмжүүдийн нь бүгдийг одоо бүрэн унтраалгасан. Тэгэхээр цаашаа бол дахиж одоо бохирдолтой усыг гол руу цутгахгүй гэсэн үг. Тийм үйл ажиллагааг нь зогсооцсон гэсэн үг. Ерөнхийдөө яг одоо хөрсний ус шавхан зайлуулсан гэдэг асуудал дээр бол 25 оны хэмжээнд бол 2 объект бол хамрагдсан. 24 онд бол 10 объект одоо яг зөрчил нь илрээд холбогдох ажиллагаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулаад зарим тохиолдолд одоо нөгөө татгалзаж зөрчлийг шийдвэрлэж тэгээ прокурорын зөвшөөрлөөр хүчингүй болгох гэх мэтчлэн одоо нөгөө байдлаар шийдвэрлэгдсэн байгаа. Нэг хүнд ногдох цэвэр усны жилийн хэрэглээ 1000 шм-ээс доош бол тухайн улс усны ноцтой хомсдолд орсон гэж үздэг бөгөөд 500 шм-ээс бага бол амьдрах нөхцөл эрс хүндрэх төвшөнд хүрдэг. Энэ үзүүлэлтээс гарахад Монгол улсын хүн амын 62% нь усны гачигдaltaй бүсэд амьдарч байгаа нь анхаарал татгүй асуудал юм. Цэвэр усны хомсдол нь зөвхөн хөрөлцөөний асуудал биш, мөн усны бохирдолтой шууд холбоотой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр бохир ус хэрэглэснээс үүдэн жил бүр сая хүн суулгалт, гидсний халдварт өвчнөөр өвчөлж, олон мянган хүн амь насаа алдаж байна. Мөн хүнд металл болон химийн бодисоор бохирдсон ус нь бөөр, элэг, мэдрэлийн тогтолцоонд ноцтой гэмтэл учруулдаг байна. Гэтэл зарим аж ахуйн нэгжүүд удаа дараа байгаль орчин болон нийслэлчүүдийн эрүүл мэндэд хохирол учруулах зөрчил гаргаж байгаа нь бидний шийдвэрлэх хамгийн эхний асуудлуудын нэг нь болоод байна.